хөтөлбөрийг сонгон үзэж байгаад баярлалаа. Оюуны өмчийн патенттай олон бүтээл ширээний нүдэнд хадгалаастай байна. Засгийн газрын тэтгэлэг захиалгаар Эрдэмтэд 4200 судалгааны төслийг боловсруулсан ч бодит үр дүнгээ өгч эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байна. Манай улсад оюуны өмчийг хэрхэн яаж үнэлэх нь тодорхой бус байгаа талаар Эрдэмтэд хэлж байна. Субъектуудын аль ашигтанд ордог юм бэ гэдэг. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад бид бэлэн үү? Захим хурал болж байна. Жишээ нь олон жил судалгааны бүтээл төрөвсөн Цэнд аюуш өөрийнх нь нэр дээр бүртгүүлсэн шар сүмний зипер үйлдвэрлэх арга шинэ бүтээлийг танилцуулж патентаа хэрхэн үнэлүүлэх талаар зөвлөгөө авлаа. Ер нь шинэ бүтээлийг бол лицензийн гэрээгээр одоо үйлдвэрт нэвтрүүлдэг талаар нэлийн судалгаа хийжсэн боловч яг оюуны өмчөө бол үнэлүүлэх талаар урд нь бол хандж байгаагүй. Энэ удаад бол оюуны өмчийн газар одоо технологийн санд бол хандаад бүтээлээ үнэлүүлье гэсэн юм санал гаргаж байгаа. Эрдэмтэд патентаа үнэлүүлэх талаар эрэл хайгуул хийхэд 4-5 хуулийн заалт 2-3 өөр журам гарч ирдэг. Хөрөнгө үнэлгээний тухай хууль, инновацийн тухай хуулиар мэрэгсэн үнэлгээчдэр үнэлүүлнэ гэж заасан байдаг бол зохиогчийн эрх түүнд хамаарах тухай хууль, патентын тухай хууль зэрэгт өөрөөр заасан байдаг. Тодруулж хэлбэл нэг бүтээгдэхүүнийг 4-5 аргаар үнэлж болохоор харагдаж байна. Харин бодит үнэлгээг яаж тогтоож байна вэ? Олон эрдэмтэд үүнд эргэлздэг. Оюуны өмчийн тухай хууль 12 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор зэгцэнд орж байгаа гэсэн үг. За хөрөнгөний үнэлгээний тухай хуулинд нийцүүлээд энэ оюуны өмчийн тухай хуулинд оюуны өмчийн үнэлгээ гэдэг субъект нь тодорхой болж байгаамаа. Өнөөдөр одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай 10,000 гаруй оюуны бүтээл байгаа. Бид бүхэн цаашдаа тодорхой одоо хуульд нийцүүлж дөрвөн журам заавар энэ бүгдийг бол одоо боловсруулж гаргах хэмжээг бол хийгээд явж байна. Зарим эрдэмтэд өөрийн бүтээлд 10 жилийн эрэхтэй патент авчгаад ширээнийхэн шүүгэнд хадгалсаар байгаад хугацааг нь дуусгаж байгаа жишээч байна. Мөн патент алдагдаж зохиогч нь шүүгт хандлаач тухайн бүтээгдэхүүн хэдэн төгрөгийн үнэлэмжтэйг нь тогтоож чадалгүй удаж хэрэг хаагдаж байгаа тохиолдолч олон гардаг байна. Манай улсад оюуны бүтээл үнгүйдэж байгааг бид харлаа. За тэгвэл хөгжилтэй улс оронд оюуны бүтээлийн патент эзэмшнэ гэдэг бол уул уурхайн компани лиценз эзэмшигчээс илүү ашиг олох одоо боломжтой байдаг юм байна. Нэг патент зах зээлд шинээр нэвтрэхэд эхний зохиогчоос гадна давхар олон хүмүүс ашиг хүртдэг юм байна. Хамгийн гол нь хууль эрхцэн орчин тодорхой байх ёстой гэдгийг мэрэгжлийн хүмүүс хэлж байлаа. Жишээ нь хүүхдүүд үзэх дуртай бяцхан хоцсон шоу Поророг бид сайн мэднэ. Хүүхэлдэйн кино манад гардаг болсноор Поророгоор таних тэмдгээ болгосон олон бүтээгдэхүүн зах зээл дээр борлуулагдж байна. За үүний цаана контентыг эзэмшигчээс гадна олон хүн дагаад ашиг хүртэж байдаг. Порорны контент нь зохиогчийн эрхээр хамгаалагдж байна. Поророо өөрөө тоглоом нь үйлдвэрлэгдэж байна. Шинэ бүтээгдэхүүний загвар барааны тэмдэг авсан байна. Дахиад Поророгийн дүр төрхтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд үйлдвэрүүд тэн дээр лицензийн гэрээ байгуулж байна. Ингээд тал талдаа ингээд ашгаа хүртээд явж байгаа ийм тохиолдлууд бол маш их байгаа. Энэ бол олон улсад оюуны өмч хэрхэн үнэлэгдэж байгаагийн нэг л жишээ. Мөн нэг хүүхэлтэй киноны баатраар дамжуулаад улс орноо сурталчилж бараа бүтээгдэхүүнээ борлуулж олж байна. Эндээс шин санаа, шин бүтээл ямар үнцэнтэй байдгийг харж болох юм аа. Эдийн засгийн эргэлтэнд оруулахад зөвхөн мэдээллийн баазыг одоо бас эргэлтэнд оруулах гэж. Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн цаг. За энэ мэдээллийн нэгдсэн цаг эргэлтэнд оруулснараа одоо энэ оюуны өмчийн бүтээлийг одоо үнэлэх, шалгуур тогтоох, шпос эднээс одоо санаа авч дараагийн одоо бүтээл төөрөх түүнийхээ үр шимийг хүртэх энэ боломжийг бол энэ мэдээллийн нэгдсэн сангаас бас олгуулах юм боломж бүрдэж байгаа гэсэн. Оюуны шинэ бүтээл зах зээлд гарахад төрийн дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ үүнээс илүү өрсөлдөөнийг зөв шударгаар үнэлэх хэрэгтэй байна. Энэ нь эрдэмтэд урам дэм өгч эцэстээ эдийн засгад шинэ эргэлтийг бий болгодог.